Ноёд хадагта нараа би та бүхэнд Диамантиногийн талаар хүүрнэх гэж байна. Энэ нь миний амьдралын талаарх гайхалтай кино ба Канны наадмаас Гран-при хүртсэн билээ. Дог байгаа биз? Миний талаар сонссон байж магадгүй ч намайг Диамантино гэдэг. Хүн бүхэн намайг хөлбөмбөгийн Микеланжело гэдэг байлаа. Намайг талбайд гарах хүртэл бүх зүйл ичи тимит болдог байсан юм. Гэвч нэг өдөр л бүх зүйл оронгороо хэрэгсэндээ. Тэр юу вэ? 4 хүсэл байна. 4 хүстэй. Хөлбөмбөгөөс өөр надад мэдэх зүйл хомс байлаа. Тиймээс тэр 4 хүстийг харсан минь намайг цочирдууллаа. Тэгэл би ичидээ гээсэн юм да. Диамантиногийн карьер үүгээр эцэс боллоо. Тэнцээш Диамантино. Эдвол миний ягч нар. Та нар таалагдахгүй байж магадгүй. Хүүхэмсэг амтан. Ижил хүүстэн. Тэднээс болоод надад жигтэй зүйлс тохиолддог. Диамантино бидний бэлэг тэмдэг бөгөөд тэрнийг хуулбарлах болно. Өө эцэг минь. Гэсэн ч үүний улмаас би Рахинтай ужирсан юм. Миний амьдралыг өөрчлөх хүү бөгөөд би түүнд туслах болно. Чи дүнсгэр царай гаргах хэрэгтэй заа юу? Яг загас шиг. Тэгээд л байдал хяналтаас гарсан юм даг. Би гэхдээ тийм юм болоосоо гэж хүсээгүй. Би сайн үл хиймээр үү. Гэхдээ би одоо зогсохгүй бол та нар энэ төрөлд хитрхи их асуу төндөгдсөн байна гэх байх. Хэвлийнхэн угаасаа надаас сайн тайлбарлах нь тодорхой. Энэ жилийн хамгийн онцгой бүтээл. Гэр цацруулам, галзуу поп нисдэг тавар. Ховор эрдэнэ. Хөл толгойн олдохгүй нэ. Тэд энэс сайхан зүйлс одоо хүртэл хэлсээр байна. Ямар ч байсан нэгийг бодуулахар кино учраас ирж үзээрэй. Миний шидэт мэхүүдийг үзнэ гэдэгт итгэж байна.